Дэлхийгээр нэг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухаантай энэ мэдхэн од мөндөр суугийн хамт олонны зүгээс хамгийн сайн бүхнийг хүсэн мэдэлж байна. Аадар энер нэвтрүүлгийг эхлүүлэхээр хөтлөгч Гансүх болон хөтлөх зандаа миний бие биелэн болоод байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг хуванцрын хаягдлгүй жишг хороо гэдэг аяныг хэрэгжүүлж байгаа MCS Coca-Cola компани болон чанартай амьдрын уриатаагаар хэрэгжиж байгаа Мортон резиденс төсөл биднийг ивэнтэтгэж байна. За, маань нэвтрүүлгийг та НТV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 хост толгойноор хүлээн авч байна. За, өдрийн мэнд гэнэ. За, өдрийн мэнд хүргье. За, хэдүүлээ 1987 оноор очно. За, 1987 онд одоо сүүлд энэ соёлын гавьяа зүтгэлтэн гэдэг цол тэмдгийг авсан. Зохиолч, сэтгүүлч Сономын Лочингой одоо үнэн сонинд ажилладаг байж л те. Тэгээ үнэн сонинд ажиллаж байхад нь өөр дээр нэг зохиолч найз нь ирж байгаа юм. Тэгээ тэр найзын хувьд бол угаасаа хээшаагүй гэдэг чинь те. Хээшаагүй, яриа хөрөөт, явсан газар болгондоо инээд хөөр дагуулж явдаг. Тийм сайхан ир байж л те. Тэгээ ирчээд явхдаа нөгөө сонингийн газар ажиллаж байгаа шүү дээ. Тэгсэн сонингийнх нь үзүүрийн булан дээр нэг юм жоох юм бичээд тэгээ яваад гисэн гинэ. Тэгээ явсан хойно нөгөөдхийн Лочингой харсан чинь тэгээ битсэн байна. Өвгөн чин зохиолчдын темс төгсөөд ирлээ. Ажилд оруулж өг гэд бичсэн байсан гинэ. Тэгээ тэрийг нь угаасаа нөгөө Лочингой ч нөгөө найзыгаа мэдж байгаа учраас тэгээ энийгэл тэгэл аваад даргалга орж байгаа. Дарга нь болохоор манай энэ Лодонгийн төдөвгой. Төдөвгой дээр оруулаад за манай найз нэг ийм зурс өгч ин та гэд үзүүлсэн байна. Тэгсэн нөгөө төдөвгой үзснээ за энэ ч одоо нөгөө Георгийн нэрэмжит утга зохиолын том сургуулийг те темс гэж идэг одоо. За яг л хэрэгтэй юм байна. Ажилд аав гэдэг. Гэтэ ямар аваагаар гэж бодсон. Тийм ямар аваагаар гэж бодож байгаа шүү дээ. Яагаад гэж юм гэхээр энэ социалист реализм гэдэг байна л да тий. Социалист реализм гэдгийг чинь үндэслэгч нь энэ одоо Алексей Максимович Горький гэдэг хүн байгаад байгаа шүү дээ. Энэ чинь бүр дэлхийд Оросыг төлөөлөх хэмжээний том зохиолч шүү дээ. Тэгээд нэрт одоо нөгөө философч гэдэг үлээ тий. Бас юм хүн. Тэгсэн чинь тийм хүний сургуулийг нь дүүргэж ирчээд темс төгсөөд ирлээ гэж орж ирсэн байгаа байхгүй. За тэгээд энэ хүн бол одоо бидний мэдих Монголын богино өгүүлгийн нэрт бүр мастер Жагдлын лав гэдэг хүн. Тэгээ энэ хүний талаар өнөөдөр хэдүүлээ одоо ярилцах нэ. Жагдлын лав гэж зүгээр хилэнгүүд л ингээл одоо биеэр ингээс юм гүйж штт. Бүр шүтэж амьдрдаг болохоор. Саяны дээр битсэн мөртөөс л тэр хүний талаар төсөөл орж ирж байгаа тийм. За Жагдлын лавгай ер нь бол энэ хүний талаар намтар их ховор байхгүй юм байна. Тэгээ одоо энэ тэндээс хайхлаар нэг ганц хуудсанд багтах үз нэг тийм сургууль төгссөн ингэсэн тэгсэн гэдэг л баримт байд юм байна. Ганц онцлог нь юу гэж энэ хүн чинь өөрөө зохиолч шүү дээ. Тэгээ өөрийнхөө бүтээсэн тэр олон зуун богино өгүүлэг дундаа хаяа өөрөө гарч ирдэг. Өөрийнхөө намтрын талаар, амьдралын талаар дурсамжаа бичдэг. Тэндээс нь маш олон гоё намтруудыг хайж үзэж зохиол бүтээлийн үзэж хагаад өнөөдрийн төлөвлөгөөг бэлтгэж гарч ирлээ. За ингээд бидний мэдих одоо Дорногов аймаг маань тий. Дорногов аймгийн Хөвсгөл сум гэж байдаг. За одоо яг замын үүдтэй залгаа тэрний хажуудлын сумынхын хажуудлын сумжлууд ямар зурд хил дээр байдгийг. Гэхдээ одоо нэг говь сайхан нутаг маань. Тэгээ энд болохоор Мөнхийн бууц гэдэг нэртэй бууц байгаа. Тэгээ энэ бууцсан дээр Санж Метов гэдэг айлах одоо байдаг байж л тий. Их нэрийг нь Жагдал гэдэг. За тэгээд тэднийх болохоор 1942 оны 3 дугаар сарын 18 3 дугаар сарын 18-ны өдөр анхны хүүгээ үлээж авч байгаа. Нэр цэргийн баяраар. Яг цэргийн баяраар. Тэгээд нэг охин том нь тэрний араас гарч байгаа хүн нь болохоор энэ хүү байхгүй. Тэгээ энэ хүүгээ лавг гэж нэрлэж байгаа. Тэгээд энэ айл маань лавг тэгээ том охин хоёроос хойш дахиад 6 хүүхэд төрөөд ингээд 8 хүүхэдтэй. Дээрээс нь бас энэ Жагдал гэдэг байгаа ээжийнх нь ээж нь бас хамт амьдардаг. Ингээд өнөр болон олуула хамт амьдардаг ийм гэр бүл. Тэгээ хүүч яг нөгөө говийн айл учраас те нөгөө говийн айл за ерөн зөвхөн хөдөө байгаа айл малчин ард маань бол одоо ингээд өглөө босгол ажил төрөл нь юу гэлээ те өчнөөн ажил төрөлтөө ингээл яг л малчин жирийн айлын хүүгээр өсөж байгаа. Тэгэж өсөж явахдаа нэг 8 хүрдэг жилээ юм уу та адунд өчлүүлчихэж байгаа байхгүй. Тэгээ адунд өчлүүлэхдээ бүр тархиндаа өчлүүлчихэж толгоондоо. Тэгээд нөгөө мэдээж тэр үед чинь 40 одоо за 50 он гэх юм уу те 50 он гэхэд чинь нөгөө эмлэг бас хараахан хөрөлцөөтэй биш. Тэгээд ээж аав хоёр нь хүүгээ аваад ойр хавьд байдаг нутгийнхаа нөгөө толгоо молгоо барьдаг те одоо нэгэсэндээ доктор л واخгүй тухайн газрынхаа нөгөө цаад үзүүлсэн чинь за ер нь бол нөгөө мэдрэлтэй нөлөөлсөн юм байна. Тархинд өршлүүлээ. Тэгээд тархи марх нь одоо хөдлөөд яасан юм байгаа. Тэгээд ер нь бол мэдрэл нь моддсон юм байна гэд хэлж байгаа байхгүй. Тэгээд ээж аав хоёр нь за тэгвэл одоо хүүгээ яаж сургуульд явуулах вэ гэд. Уул нь бол яг нөгөө үеийнх нь бөөнөрөө 8 хүрээд яг сайхан цэцүү сургуульд явах гээд байдаг. Тэгсэн чинь нөгөө хүүг маань ийм болчлоо гэд тэгээ үлдээчихэж байгаа. Тэгээ хүү юу хийдгүү гэхээр
Мэдээж нөгөө нэг мал хуу ажил төрөлтөө туслана. Тэгээд их аргалт дүн. Говьчин юм багхгүй. Хангаа газар бол унсан мод одоо түүгээд ч юм уу те ойгоосоо модтой бэлтгээд ирнэ. Говьд болохоор түлэх түлээ нь бол ер нь л аргал юм байна. Тэгээд их хол явна гэсэн. Их хол явна гэсэн. Ингээ мэдээж нөгөө нэг залхуугаа явах юм бол те ойр хаваас гэрийнхээ ойр хаваас бууцныхаа ойр хаваас түүгээлээ мэдээж бууцын цуглуулад ингээ хөр зулгана. Тэгтэл холдох тусам илүү бэлчээр сэлгэх тусам илүү хуурай том аргал нь болдог. Тэгээд аргалдаа л явж идэг. Тэгээд дуулаад ингээ явдаг хүү байж байна. Тэгээд эмээтэйг их ойрхон ээжийнх нь ээж нь эмээнийх ойрхон тэгээд эмээгийнхээ одоо хүмүүжлэр гэх юм уу ингээл гэртээ байж идэг гэж. Тэгээд чинь 1951 онд аргалдаа явчаад гэрлүүгөө явж исэн гэрийнхэн гадаа нөчнөө олон хүмүүс болцсон. Айгүй хөл хөдөлгөөнт болсон байна гинэ. Тэгэл нөгөөт чинь гэлс яарал юу болсон юм бол гээл Google очиж байгаа байхгүй. Очсон чинь одоо хотоос ч тэр юм уу төвөөс нь ч гэсэн ямар нэг хідэн юм төлөөлөгч нар ирсэн байгаа байхгүй. Гэсэн тэр төлөөлөгчнүүд дунд нэг арай өөр хүн байна гинэ. Нөгөө хэд нь бол одоо нөгөө багийнхан дарган те тэгэл нутаг орны ажил хийдэг хүмүүс гээд байгаад. Гэсэн тэр дунд танихгүй нэг хүн байна. Гэсэн чинь тэр хүн ямар ажиллаар яваа гэхээр энэ одоо хувьсгалын 30 жилийн ойн одоо баяр юм хийхээр болж байгаа. Тэгээ малчин артагаа уулзаа явж байна. Нэтрийг явжсэн. Тэгээд тэр хүүг лавгааг одоо ороод ирэхээр лавгийг ороод ирэхээр те энэ яасан хүүийн одоо хаан сурд яад ийд гэсэн чинь сургуульд явдаг юм аа ингээд адуун төгсгөлүүлээд ингэсэн байгаа. Тэгээ бид гэртээ ойлгоод ингэсэн чинь за хийсэн юм юу байна гэдгсэн. Зураг зурдаг байсан юм байна л да. Тэгээ нөгөө хийсэн зураг мургийн юм ингээ харуулсан. Тэгээ харуулад нөгөө хүн чи өв дээрээ суулгаж байгаа ч юм уу ярилцсан байгаа. Тэгээ ярилцаа дууссныхаа дараа хүүхэд чинь ирүүлээ зөв зүгээр ноён санаа. Одоо хүүгээ сургуульд нь явуул. Би одоо ингээд энэ ажлаар явж байгаа. Тэрнээс гадна сургуулаас завсардсан хүүхдүүдийг эргүүлж татах ажлаар бас давхар явж байгаа. 3 хоногийн дотор сумын төвийн сургуульд авчиж өгнө шүү гэдэг. Аавд нь болон тэр багийнхан дарах 2 цагчаад тэгээ явсан байна л да. За ингээд хүү сургуульд орох боломжтой болсон гэсэн үг. Яа бас л эвгүй те. Ирээдүйн их бичгийн хүнийг сургуульд явуулаагүй байсан байна. Яана бид адуун төшөлүүлээд ингэ нэвтрүүлэг байхгүй шүү дээ. Тий. Тэгээд хүүч яг үеийнхнээсээ бас нэг хэдэн жилээр ч юм ганц 2 жилээр ч юм хоцроо сургуульд орж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэгдүгээр ангид орж байгаа хүмүүс чинь 8-аас нь орж байгаа. Манай хүн чинь нэг 9 10 та ч юм арай ах л байсан юм шиг байна. Тэгээд сургуультаа орно. Гол нь сургууль нь нөгөө сумын төв дээр. Тэгээд сумын төв дээрээс одоо сургууль руугаа яаж очдөг юм уу? Яа ямалтаар яаж очдөг ч юм уу? Ингэж байж байгаад тухайн энэ хөвсгөл гэдэг сумынхан сургууль нь манай баг тийм байсан байхгүй. Манай одоо Сэлэнгийн Сүхбаатар гэдэг Сүхбаатарын корпус гэдэг газар өссөн би. Тэгээд тэр сургууль нь болохоор одоо 8 жилийн сургууль. Манай аав ээж мэж бүгдээрээ тэр сургуулийг явсан л та. 8 жил төгсөөд тэгээд анхлах сургууль руугаа арай өөр газар руу очдөг юм. Яг тэрнтэй адилхан энэ хөвсгөл сумынхан сургууль нь 7 жилийн сургууль юм байна. Тэгээ нэгээс 7 хүртэл тэндээ сурна. Тэгээд аймгийнхын төв рүү буюу сайн шанд руу ирээд 8 9 10 таа сурдаг юм байна. За тэгээд нэгээс 7 хүртлээ сурлаа. Тэгээд шанд руу явахаар боллоо. Сайн шанд руу явахаар чинь гэрээсээ уламж холдно гэсэн үг шүү дээ. Тэгэл өстой жинхэнэ амралт болж ижил гэрлүүгөө очдөг. За ингээд сураа яж. Тэг яг энэ талаараа сүүлд найзуудтай ярихдаа манай хүн илүү хөвгөлтэй хошин болгож ярьсан байгаа байхгүй. Яасан гэсэн чинь намайг ер нь нэг азаргал ер нь эр хүн болгосон шүү дээ гэж ярьдаг байсан гэдэг. Тэгээ яасан гэсэн чинь үгүй сургуульд орох жил азарган төшөглүүлээд тэгээ тэрнээсээ болоод өөрөө нөгөө хожуу сургуульд ороод тэгээ 10 дугаар анги мангад орохлоор 10 дугаар ангид төгсөж хүүхдүүд нь 18 тахад манай хүн чинь баг 19 20 тэдрээсээ илүү том залуу болсон байдаг. Тэгээд би чинь юм арх гэдэг юм амсч үтсэн байхгүй эрт тэгээд 10 дугаар ангид байхдаа. Тэгнээс биш би юу гэж тэр азар намаа өшгөлөөг бол би юу гэж арх өөхөв тэгэл урдлага хөнтрөдөг. Ийм гоё яриа хөрөөтэй хүн байжээ. За тэгээд ямар ч сан Шанд руугаа сургуульд явсан. Шанддаа 10 жилийн сургууль сурж байгаа. Тэгээд 10 жилийн сургууль сурж байхдаа нөгөө нэг жоохон тархин ингээд гимтсэн гэж боддог байсан хүүчин бүс эсэргээрээ сургууль мургуулда айгүй онд сурдаг. Тэгээд өөрөө бие дааж айгүй юм хийх сонирхолтой. Тэгэж явж ирсэнийх нь нэг гоё юм нь болохоор орос хэл байгаа байхгүй. Орос хэлийг өөрөө бие дагаа сурсан юм байна. За сургуулиас нь бол заадаг л байсан байна. Өөрөө бие дагаад илүү судалсан. Тэгээд энэ хүний өөрийнх нь байглаас өгсөн дэр өгөгдөл авьяас нь болохоор бас ер нь хэл сурах авьяастай. Нэг ийм барил байдаг юм уу нэг тийм авьяастай ямар ч гэсэн сүулт одоо сурсан хэлүүдээс нь тодорхой болдог. Тэгээд сургуульд байхдаа бие даад сураад орос хэлийг айгүй гаргууд сурцсан. Тэгээд сургуулийнхын багш нар ч гэсэн те ер нь эн чинь баг те үлдсэн одоо 8 9 мөсдөр ангидаа ч юм уу те сурах хэрэг байгаа мó баг анги дэвшээ сурчгаар юм биш тэгээд. Тэгээд багш нар нь өргөдөл гаргаж чагаад энэ лавг гэдэг хүүг хот руу явуулаад тэгээд тэр шалгалт малгалт юм минь өгөөтөх гэдээ явуулсан байгаа юм. Тэгсэн нөгөөх маань хот руу ирэхдээ бүр нөгөө шалгалтын онц өгөөд бүр гадаадын хуваар аваад тэгээд тийшээ яваад өгч байгаа. Яг хөө тэр дунд одоо сайн шандад байхад нэг гоё юм болсон. Нөгөө тууж одоо энэ богино өгүүлэг энэ ерөн зөв тууж өгүүлгийн энэ нэрт мастер Дэмбэгийн Мегмар гэж хүн. Энэ хүн болохоор тухайн үед
одоо нэрд зохиолч мохиолч мундаг бичдэг хүмүүсийг аймагуд руу томилдог байсан юм байна л да. Яг тэр томилтоор Дорногов руу томилогдчихгүй юу. Тэгээд Дорноговд очингуудлаа энэ утга зохиолын дугуулan гэдгийг ажиллаж эхлүүлсэн байна. Тэгээд тэр үед манай энэ Жагдлын лав гэдэг энэ хүү маань болохоор бас нэг шүлэг мүлэг бичих гэж оролддог. Нилээн дайжгүй болцсон. Тэгээд нөгөө нэг найзтайгаа таасан чинь найз нь энэ дотор утга зохиолын тийм дугуулan явж байгаа энэ Дембэгийн мягмар гэдэг ийм багш ирсэн юм байна ингэсэн гээд тэгээд тэр чиглүүлж өгөөд энэ хүү утга зохиолын дугуулan орсон баг. Тэгээ 1958 он гэхэд чинь яг тухайн бүс нутагтаа гардаг ийм сонин хэвлэл байж л те. Тэр сонин дээр анхныхаа бичсэн шүлгээ өгж нөгөө сонин дээр батлагдаад сонин дээр шүлэг мүлгэн гарч ирсэн. За 16 настайд тий. Ингэж байж байгаад манай хүн чинь яг нөгөө юу руу яваад хот руу яваад тэгсэн чинь нөгөө сургууль шалгалт болгол тэгсэн чинь аюулгүй өндөр оноо аваад тэг гадаадын сургуулийн хуваар авчиж байгаа. За тэгээ сургууль руу явхаас өмнө яг тэрний өмнөх 100 мал юм шиг байна. Нөгөө би нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. Эмээтэйгээ их ойрхон байсан гэдсэн те. Ээжийнх нь ээж аахгүй. Тэгээд яг сайн шандаас сургууль мургуулын дээр амарсан юм яасан. Тэгээ нөгөө гэрлөөгөө явах болгонгот чинь том ачааны машин дээр бөөнөр нь суулгаал ингээл замдаа буулгаал явж байгаа байхгүй. Тэгээ яг ачааны машин дээр гараа bijсэн чинь нутгийнх нь нэг ах гүйж ирж байгаа. Тэр нь болохоор бас нэг тээвэр мэвэрт наасааш явдгуул хүн байсан юм шиг. Тэгээд эмээгийн нь болохоор ээжийнх нь их чинь нэг удаа ирээд тэгээ нөгөө нэг аав ээжинт л байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо хөвшин настай хүнийг одоо жоохон сайхан одоо амраая хүүхдүүдийнх нь буян штэ гэдэг их чинь болохоор Сүхбаатарын одоо баруун уртд гэлөө тэнд байдаг гэсэн юм шиг. Тэгээ эмээг нь тийш аваа явчихлаа. Тэгээд эмээ нь уул нь яг ингээ өссөн төрсөн газар нь тэгээд нөгөө нэг хамтдаа байгаа өөр хүүхэд гэр бүлтэйгээ байж идлээ. Охин л аваа явъя гэж юм чинь дагаал явна штэ тий. Тэгээд тэнд байжгаад эмээ нь өнгөрчих. Тэгээд эмээ нь өнгөрцөн юм байна гэдгийг тэр хүн дуулгачаад тэгээ яваад гэж байгаа юм. Тэгээд нөгөө хүүчин одоо хамгийн дотн байсан эмээгээ алдчихж байгаа юм. Тэгээд тэр мэдээгээ хамгийн амир нь очиод ээж аавдаа дүү нартай хэлэх гэдэг мэдээг өвгтлөөд тэгээд гэрлөөгөө явж байгаа. Яа жоох хөхт. Тэ том хүмүүст тийм гашуудлын мэдээ дуулгана гэж ямар амир үүргүй те. За яг энэ талаарх өгүүлгийг өөрөө сүулт нь бичсэн байгаа байхгүй. Эмээгүй зуны ихэн гэдэг өгүүлэг. За энэ өгүүлгийг манай Од Мөндөр суугийн маань хөтлөгч Цэнгэл Баярын уншсанаар та бүхэндээ хүргье. Жагдлын лавг эмээгүй зуны ихэн. Би сайн шандад 9 дугаар анги төгсөөд хөвсгөл суманд байдаг гэртээ харах гэж шаргуанцны үүдэнд шуудангийн машин дээр гараад байтал нутгийн ах сүхийн дүгэрсүрэн намайг сурсаар явж ирээд баахан юм тойруулж ярьсны эцэст баруун уртаас эгчээс чинь захиа авлаа. Эмээ чинь нас орж гин гэж хэлжгээд намайг уйлахаас өмнө амжих гэсэн шиг шалавхан яваад өглөө. Би шуудангийн машины твшин дээр үеийнгийн хідэн хүүхэд нутгийн олон хүмүүсийн дунд боловч хорвоод ганцаардахын зовлон ан хамсан үерлээд ирсэн нулимсыг тогтоон барьж эмээгүй туулах ирээдүгэ бос эмээтэй байсан сайхан үеэ өөрийн ирэхгүй сансан билээ. Хамгийн сүүлчийн уулзалт яагаад ч юм дуртатгалын их цувааны дундуур дайран орж ирлээ. 17 насны зүүн совин байв уу? Хичээлээс 3 хоногийн чөлөө авч бензиний тэргэнд гуйж суугаад баруун урт хот орж үлээ. Жолооч самсаа химээх чимэд гуй мөнгөгүй бол суулгахгүй гэхт нь би баруун уртад очиж байгаад эмээгээс аваад өгчнөө гэж их л бардам хариулж үлээ. Эмээгээ бид ажаа гэж дуудана. Ажаа бид хоёр амь нэгтэй. Орныхон толгойд бяцхан модон хайрцаг дундаршгүй эрдэнсийн сангаар дүүрэн элэв шидийн авдар шиг багад санагддагсан. Одоо бодохны тэр хайрцагт нь хідэн яотон, хатаж хоцорсон Евэн, чихэрдээ чихэргүй хідэн ааруул 5-10 төгөргөл байдаг байж тээ. Жолооч чимэдгой замдаа намайг даапаалж. За, тэр эмээ чинь тэгээд мөнгөтэй нь яг үний юм биз дээ? Гэхдээ би мөнгөтэй гэсэн мөртлөө дотроо гүй эмээ нэрэ мөнгөтэй болов гэж сэтгэл төгшин. Чимэдгой намайг сандарч байгааг мэдээд улам цаашлуулж чи хөө шулуу хөөлгөөгүй байц мөнгө өгөхгүй бол буцахтаа авч явахгүй шүү эргэж ирээ сургуулийн чинь захиралд хэлье шүү
Манай өндөр ихчийн нөхөр дарга эмчин мөнгөтэй л байж таараа. Чимэдугай энэж тэрэгнийхээ хийг нэмэхэд дэржиг нүртэй замд зээл 150 сэгсчин хурдалж болт татуурган барьхаа болсон хамрын хаалт нь дар дугран машин хүчээ авахад Чимэдугайн багна нь хугарсан хамар нал хийж сэтгэл нь хөдлөн хаан болдог нь би шүү, хатан болдог нь би шүү гэж гуншаа дуухан дуулахад хоёулаа би байхдаа ч яах вэ дээ гэсэн шүү юм бодогдож миний инээд бас хүрнэ. Чимэдугай дууга дуулж дуусангууд тамхиа асан хэд сороод жолоогоо сул тавин сунааж. За, тэр өндөр ихч гэдэг чинь залуу хүн үү? Таны л үеийн хүн дээ. Тэгээ царайлаг юм уу? Мэдгүй. Өндөр ихч гэдэг маань миний ээжийн төрсөн ихч юм. Нутгаас хар багтаа гараад цэргийн даргатай сууж хил хязгаараар тэнсэн хот хүрээнд удсан нэг юм билээ. Хаяа зуныхаа амралтаар манайд ирж хэд хоноод буцдаг. Эхний үед сумын төвөөс ээрж ав гэж дуудуулах юм уу? Эсвэл хүний тимээж болов гуйж зайдлаад ирдэг байснаа? Сүүлийн үед чичаанд хэрэгтэй давхиж ирдэг болсны учир нөхөр нь их сургууль төгсөөд аймаг орон нутагт унаатай дарга болсон юмсанжээ. Сүүлийн удаа ирэхдээ эмээг миний их л өрөвдөж. Хөгшин хүнийг "Гүй ийм дээр дэвсгэр муутай байлгалаа" гэж ижийг загнаад би авч явж жаргаана гэхт нь хинч дуурсангүй. Машинтай хүмүүст үг хэлэх шонтой амтнч манайхаас гарсангүй. Аваад л явлаа. Эмээ минь явахынхаа өмнөхөн айлын анаа хөгшин дээр ороод "Гүй цаат. Би ч юу н эргэж ирэхгүй хаа да" гэд ойлоход анаа "Муу амтай юм. Минжуур гавж алуулах гээд баригдаж явахдаа ч ийм үг хэлээгүй юм. Гүн төрсөн охин чинь сайн санаад жаргуулах гээд авч явахт нь юунд нь уйлдаг юм. Яадгийн нутгаа санвал хүрээдлэр нь үз." Ажаа нулимсаа арчмар болж. "Та хүний мэдлэр явж байгаа юм чинь өөрийн мэдлэр ирэхгүй байх уу?" гэж дорой дуурахт нь бинэгээ хөрөвдсөн юмдаг. Баруун урт хот цомхон нөхөр нь том дарга болохоор гэрээн олох гэж зүгсэнгүй. Намайг инхүү гинэт ороод очиход ажаа минь нүдэндээ үл итгэн баярлаж. "Гү хүү минь хүрээд ирвүү дээ. Гү ажаага яаж олж ирвэ?" гэж дахин асууж дэрэгдээ суулган толгой мөрийн минь мойног бор гараараа удтал элбэж сууснаа хүмүүсийн зай харж аминчлан "Ажаан та нарыгаа нутгаа ихээ санаж байна. Ажаан хүүдээ өөх юм гэ бүр юу ч байдгүй" гэж уруул өмөлзүүлэхт нь бас нэг их өрөвдөж билээ. "Би мөнгө цалинтай болдог юм бол бүгдийг ажаадаа өгөөд орж ирсэн хүүхэд болгонд хормой чихэр өгөх мэдлэлтэй байлгана да" гэж бодсон юм. Ажаагийн маань нүүр гарыг мөлчийт лугаагаад цэвэрхэн хувцслаж хүрэн ширэн гадартай бойдон сандал дээр суулгасан нь бор гэртээ адсхан дээр байсныг бодвол ямбны дээд гимээр боловч бүх насаараа л тоогоо шанах хангинуулж толгой мэдэж амьдарсан бүсгүй хүн олбогт суудалд цайны дээжээр чаргадгүйг хажууд нь байсан хүмүүс даанч мэдээгүй юм билээ. Би шуудангийн машин дээр эмээгийн нас барсныг дуулаад "Яагаа юм бол?" гэж ганц л асуулт асууж амжсан. "Нэг л шөнө бөглчгэж гинэ" гэсэн хариу дуулаад эмээ маань тэр зөөлөн бойдон дээрээ бөглөрчхөөд хөдөлж чадахгүй, үг хэлж хүн дуудах тэнхэлгүй хідэн хором тарчлахтаа чухам юу бодсныг би төсөөлж байлаа. Мөнхийн голын саглагар ногоон хайлаас дүүрэн устай сэвхүүлийн тойрон. Ус аргал зөөдөг хөгшин шар атнаас өксүүлээд халтар мориороо тосон давхиж яваа миний ээж ач гуч нар нь нэгэн үед тодорч ирээд гэрийн зүүн тал дэвсдэг хараацсан хөөтөй тогоо эрмэг нь элэгдэж сэтэрсэн гуйлын шанаг сүүлчийн удаа
үзэгдээ таваа та. Энэ бүхнийг бодохноо хамар ширхэрч, хоолой зангираад ирсэн боловч надад тохиолдсон энэ явдлыг сэжиглээчгүй нөхөд хормой хотноос татлан "Хөөй, суул та, машин хөдлөлөө штэ. Хөөй, Нина ч чамаа гаргаж өгөхгүй." Гэлцэхт нь би биеэ барьж ойлгохгүй шүүд тэсэж үлдсэн билээ. Шуудангийн машин өдөртөө сум орж манайх сумын төвд ойрхон байсан тул би ч дорхноо л харьцглаа. Эмээгийн өөд болсныг ээжэд дуулгана гэдэг хамгийн хүнд даваа одоо надад тулжээ. Хүү ирлээгээд л аав ээж ч бөөн хөл. Дүү нарт баяр болсны тэмдэг гэр зээл хоёрын хоорондох зай төдөлгүй чихрийн цаасаар дүүрв. "За, хоньо эртхэн шиг хотлуулаад ирээ. Хүү ирснийх шүл уун" гэж аавыг хэлэхэд хэрдээ махсаж байсан дүүнэр мортой явган нь явган бэлчээрээр наашилж явсан хоньны зүг шуугилдан одгоо. Ээж аав бид гуруулах нь үлдлээ. Аав орны ширтгэн завсраас булигаар гэртээ тонгоргоо гаргаж зөөлөн бэлүүнд нийлж эхлэхэд би одоо л хэлье гэж бодоод хоолоогоо зассан боловч чадсангүй. Ээжэд ёр совин татсан уу яасан. Гэнэт энэ чимээгүй гэвдэж "Хүүминий Сүхбаатар аймгаас сураггүй юу? Хэн хажаа нь сайн л байдаг байгаа та" гэж хэлв. Би ч эгмаг хийж "Юу өнгөрчихсөн шүү дээ" гэхэд ээж "Юу?" гэснээ таг болов. Аав бэлүүнийхээ баасыг чарилгалгүй хутгаа сэмхэн ивхэд ширтгэн завсраа хийчихлээ. Ээжийг сэмхэн харвал ууж байсан цайныхаа аягийг нүүрэн дээрээ хөмөрч гэж. Цайны шавхруу ч юм уу, нулимс ч юм уу нэг цэгийн юм эрүүгийн дагаа дурсаад байлаа. Хонь хураагаад шуугж ирсэн дүүнэр энэ байдлыг харангуутаа үүдэн дээр таг болж, жаазтай зураг шиг хөшөөд бэлчээр ханаагүй хонь аяндаа эргэж бэлчгэд шингэх нарны доогуур буянт зургийн тан алтран ухаа тоос босоод сувдан ирэхээр майн уншиж байх шиг санагдаж билээ. Маргааш нь адуунд явсан ээжийн халтар морь ижилтэй алга. Оройн ааваас асуувал "Хэд хоног үзэгдэхгүй л байгаа юм. Одоо хэдий зөнөвч ижлээ танихаа болчих адуу биш дээ" гэх юм. Шөнө нь нойр хүрсэнгүй. Өглөө мордоод халтар морины ирэлд гарлаа. Манай адууны явах газар тоотой хонь мөнхийн хүрэн аваан дээр эхлэн гарч сайхан модны гол руу өнгийгөөд сайн төгрөгийн урд хэцийг барьж уу хөтөл дээр гарлаа. Тэндээс дурандаж байтал жавхлан тайрхны баруун сугад баахан хар шувуу эргээд байна. Давхин хурж очвол хөгшин морь маань жалганд уяудад өгчгч. Хөлөөрөө ухсан шороо гаргасан хомоол орн барагцаалвал лавл 2 хоног тийчилсэн бололтой. Халаг. Нэг удаач гэсэн түшиж босгоод эцсийн удаач болов эрдэнэт хөл дээр нь зогсоосон болоосай. Толгойг нь огтолж жавхлан тайрхан дээрээ тахья гэхнээ над хутга байсангүй. Уулын жалганд уяудж тийчилсээр үгсэн халтар морь минь гэнэт айлын буйдан дээр харанхуй шөнөөр бөглөрн тарчилж өөд болсон ачаагийн дүрээр солигдоход би мориндоо шалвахи мордоод уулын хиц барин буруу зүвгүй гуйдан давхихтаа үерлэж ирсэн нулимсыг сул асгаж ойр дуйлаагүй бибээр өөрөө ч танихгүй бүдүүн саарал хоолоогоор ирээ цэргүү бархиран уйлж давхисаар байлаа. Нэг мэдэхнээ имэйл урагшаа явж хөмөрн завдаж буйг мэдээд морины амийг татаж хээр боовол ямар ч гэмгүй морь минь хөх махан салган нь чичирч хөлс туслуулан зогсох бөгөөд нөгөө их үерлэж байсан нулимс гэнэт алга болж эмээгүй өгтөх он жилүүдийн зураг бүдэх бадагхан харагдан байж үлээ. За тренер нэвтрүүлэн байна.
Монголын богино өгүүлгийн мастер Жаглин лавгаагаар үргэлжилж байна. Энэ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MCS Coca-Cola компани маань нөгөө ивент итгэж. Ямар учиртай гэхээр Баян зүрх дүүргийн 16 дугаар хорог хуванцрын хаягдалгүй жишг хороо болгож байгаа юм байна. Их гоё. Яасан гэхээр MCS Coca-Cola компани 2030 он гэд борлуулсан бүтээгдэхүүн бүрийнхэн тоотой тэнцвүүс хуванцрыг дахин босруулж ахиж ашиглах гэдэг чинь тийм зорилт тавьсан ба. Тэр 100% болгоно гэсэн үг бүр. Тэгэхээр энэ хүрээнд хуванцар дахин боловсруулах TML гэдэг үйлдвэртэй хамтраад улс орон даяар, Монгол улс даяар улс ундааны хуванцар савыг тэр анхдагч их усүрээр нь цуглуулах ажлыг 2022 оноос хойш өрнүүлээд 3 дахь жилд явж байна. Тэгэхээр олон нийтэд эхлээд хогоо ялган англин ялгах тэр дадал хөвшлийг суулгах. Тэгээ эдийн засгийн зөв гинжин хэлхээ үүсгэх энэ ажилд оролцогч талуудын тэр дэмжлэг, хамтын ажиллагаа ихээхэн шаардсан шүү дээ мэдээж. Энд 3 талын болно шүү дээ. Төр, хувийн хөвшил, иргэдийн гэдэг Тэгээд 3 талын оролцоотойгоор Баян зүрх дүүргийн 16 дугаар хорог хогоо англин ялгадаг тэр жишг хороо болгох ажлыг эхлүүлсэн ба. Энэ хоронд нийт 22,000 хүн иргэн ажиллаж амьдардаг. Тэгэхээр иймд хогоо англин ялгахтай дадал хөвшил суулгах шат дараатай сургалтыг эхний ээлжин зохион байгуулад боловсролын байгууллага, сууц өмсгчдийн холбоо дунд тэр идэвхжүүлэх уралдаан зохион байгуулж байгаа юм. Тэгэхээр 7 хоног бүрийн мягмар гарагт хуванцар дахин боловсруулах TML үйлдвэр өөрийн цуглуултын машинаараа хорооны 5 цэгээс тэр цугларсан ус ундааны хуванцрыг татах ажлыг эхлүүлээ да. За тэгэхээр манайхан TML үйлдвэрийн цуглуулгын албатай холбоо өрийг гэвэл 7610 7711 шүү. 7610 7711. За тэгэхээр та бүхэн хуванцар лаац юу гэдгийг хуванцар дундчиж уулын гэлэр уут хүртэл хуванцар шүү дээ. Ер нь хуванцар бүх хэдлээ ингээд нэг уутанд ингээд ялгаад цуглуулж агаад тэгээд тэр мягмар гарагт нь уцаж агаад тэр 5 цэгийн хайл нэг дээр аваачаал хүчээр маах. Байгаль дэлхийгээ хайрлах бид нар байгалаа түшиж амьдрах учраас. За үргэлжлүүлээ. За түрүү нэг сургуульд оруулсан талаар нэрлэж штэ. Сургуульд аваачид өгсөн чинь уул нь бол аавын санж битэг байдаг. Ээжийг нь жагдал гэдэг байгаа байхгүй. Тэгээ нөгөө ээж нь л хөргөж өгсөн юм шиг. Тэгээд нэр хэмбэ гэдгсэн чинь лавг л гэсэн юм шиг. Тэгээд аав чинь хэний хүүхэд вэ гэсэн чинь миний хүүхэд гэдэг ээж нь тэр хойноос нь тэгсэн юм шиг. Таныг хин гэдгсэн жагдал гээд. Ер нь энэ цагаас хойш жагдлын лавг гэдэг ээжээрээ л явчихсан. Тэгээд дүүнэр мөнөр нь болохоор бүгдээрээ санж мэтвэ ингэж явд юм байна. Тэгээ өөрийг нь жагдлын лав гэдэг нэрээр нь бид сайн мэдээд байна те. За тэгээ нөгөө хот руу яваад шалгалт өгсөн хүүхэд маань бол Украины нийслэл Киевийн дулааны инженерийн хуваар авцсан юм байна. За тэгээд 1961 онд яг энэ Киев хот руу сурахаар явж байгаа. Тэгээд энэний өмнө бол мэдээж өөрт нь энэ саяны өгүүлэлтээр гардаг шиг те. Жохон хүнд хэм тохиолдсон. Тэгээд тэнд очиж байгаа. Очсон хүн маань шууд нөгөө гэрээсээ төрсөн нутгаас шууд хийж явцсан болохоор мэдээж шин сонин газар бол гоё л байсан баг. Ганц юм нь нөгөө их орноо сандаг, төрсөн нутгаа сандаг, гэрээ сандаг, байглаа сандаг. Тэгээд энэ болгоныг санаад ахлаар нөгөө хүнд чинь яг тэрнийхээ талаар бүх юмыг буулгах тэр бүх юм байгаа байхгүй. Төсөөлөл, санаал бас бичээл хийдэг те. Иймэрхүү бичлэлтүүдийг аягүй хийдэг байсан юм. За тэгээд орос хэлийг бол зүгээр сураагүй гэдэг юм. Бүр ус шиг урсгад сурсан гэдэг. Маш сайн сурсан. Тэгээд нэгдүгээр курст байхдаа яг нөгөө Дембэгийн мягмар гэ багшийнхаа өөрийнх нь бичсэн байсан газар ба би гэдэг туужийг өөрөө орос хэл рүүгээ орчуулж буулгах гэж үзэж ирсэн. Тэгээ яг нөгөө орчуулах чи ийм л юм байна л да. Монголын хөрсөн дээр монгол хүнд хүрэхийн тулд англи үгийг орчуулах тавьж байгаа бол тэрийг монголчууд яаж ойлгох юм бол тэр үг нь гарч ирэх вэ гэдэг тэр утгыг маш их боддөг юм байна л да. Тэр чин тэгээд нөгөө жинхэнэ орчуулга гэдэг юм биш. Тэрнээс биш хэлсэн заа гэдэг үгийг заа гэж тавьчихгүй. Энэ орчуулга нэтэр гэдэг юм чи айгүй том юм байна. Тэгээд нөгөө Дембэгийн мягмарга өөрийнх нь бичсэн туужийг нь орос руу орчуулах гэж үзээл те. Ингээд байж хугацаанд бас сонирхоод өөрөө энэ испани хэлийг бас сонирхож үзээдсэн байгаа байхгүй. Украинд байхдаа. Тэгээд испани энэ хэлийг сонирхож байгаад энэ Кубын зохиолч нь Хосе Мартигийн бас шүлгүүдийг ингээл уншаал те. Тэрийг нэг орос хэл рүү ч юм уу бичсэн байсныг ингээд өөртөө орчуулж ойлгох гэж үзээ. Тэгээ орчуулж гаргаж үзээл. Тэгэл яг нөгөө Монголын хөрсөн дээр буулгах гэж үзээл. Иймэрхүү юмуудыг оюутан байхдаа хийж үзээл яваад байгаа. Зарим нь бол ингээд гар бичмэл байсан бол дараа нь гой задруулаад том болгон те. Тухайн үедээ бол яг тэр гой мэдрэмж нэтэр юм уу хадгалаад байгаа байхгүй. Тэ энэ ингэсэн юм шиг байгаа. Испани хэл сурангуудаа тэр нөх Хосе Мартигийн тэр шүлгийг болохоор испани хэлнээс орос хэл рүү уншаад нөгөө орчуулад тэнгуут нь тэрийг нөгөө догмодгой өөрөө нэг хошин штэ. Тэрийг нь
нөгөө Орос руу орчуулсан Испани хэлний зохиолыг Орос руу орчуулсны документгүй өөр орчуулсан юм шиг тэгж нөгөө хүн амьтанд явж би тэр орчуулгаар нь их ч арих уусандаа гэдэг хошигноод байдаг байхгүй. Би орчуулсан гэж хэлээд үү? За ингээд 1961-ээс 66 онуудад одоо Киевийн техникийн сургуульд сураад дулааны инженер мэргэжлэр төгсөөд ирж байгаа. За ирээд яах вэ? Яг мэргэжлэр ажиллана. За тэгээ 1966 онд ирлээ. Нэг 24 мөрөвтэй ч юм уу те. Ирээд тэгсэн чинь шууд хуваарлахтаа Сэлэнг аймаг руу хуваарлцсан юм байна. Сэлэнг аймгийн төвдөр нь байдаг. Сэлэнг аймгийн дулаан цахилгаан станцад дулааны инженерээр нь хуваарлаад очиж байгаа. За хамгийн гоё нь очихдоо очиод ажлыг явж байгаа шүү дээ те. Тэгсэн чинь тэр Сэлэнг аймгийн захиргаанд нь соёлын зааварлагч хийдэг. Жохон орсчууд өрхтэй. Тэгээд яг эндээ тийм мэрэгчээр ажилладаг сэтгүүлчээр төгссөн Цэцэгмаа гэдэг нэг бүсгүй байгаа юм л да. Тэр бүсгүйтэй танилцаад за тэгээд 1970 онд түүнтэйгээ гэр бүл болоод ингээд хотод ирдэг. За яг тэрэн зориулаад жижиг бүр үнэхээр богинохоо үгэлийг би нэг унших гэж оролдгоо. За тэгээ. Бидэн хоёрын болзаа гэдэг. За. Би өвөр шиг цагтаа ирнэ. Өвөр шиг заримдаа төрүүлж ирнэ. Адгаж ирнэ. Харин чи зун шиг голдуу хожимдож ирнэ. Тунж ирнэ. Гэхдээ л ирнэ гэдэг. Бид хоёрын болзаа гэдэг нэх гоёш богино үгэлэгт. Тэгээд энэ богино үгэлэг гэдэгийнх нь бид нар бол ингээд нэг 40 минут 50 минут ч юм уу цаг яриад те хүнд юм ойлгуулах гээд үзээд шүү дээ. Одоо эдэн талаас нь тайлбарлал ингээд. Гэтэл богино үгэлэг гэдэг чинь хитгэн үг. Тэр үг болгоно нь ингэж олон цаг ярьснаас илүү том цаг хүрээтэй байдаг. Тийм шүү дээ. Энийг хинч хийж бас дураараа чаддгүй юм бэлээ л те. За тэгээд 1970 онд одоо Улаанбаатарт ирж байгаа юм. Улаанбаатарт ирээд эндээс хойш маш сонирхолтой үйл явдал болно. Манай он гол нөгөө нэг эн тэнд байхдаа бичиг тэмдэглээд байдаг. Тэмдэглэсэн болгоно энэ Дембэгийн Мянгмар багшаараа дамжуулаад Монголын зохиолчдын хэвлэл хороо эсвэл одоо нөгөө эн тэнд хэвлэгдэж байгаа одоо гадаадын үйл явдал тэнд болж байгаа сонин сайхан зүйлсийг эсвэл гадаадын том шүлгүүдийг орчуулад гаргадаг ийм ном сэтгүүл мэтгүүлүүд рүү аль болох хийсэн болгоно явуулаад байдаг юм байна л да. Тэгэхээр эдгээр чинь ийм за одоо дорн говьас нэг тим хүн ийм юм бичээд байгаа. Гэт нөгөө зохиолч чинь нэг нэгэ мэддэг. Сүүлийн үед энэ Сэлэнгээс нэг залуу юм бичээд байгаа. Тэрний бичлэлт айгүй онцгой. Ийм тим гэд хоорондоо нэг нэгэ мэддэг. Ингэж ярьдаг байгаа байхгүй. Тэгсэн чинь 1970 онд нэг үйл явдал болсон. Монголын зохиолчдын эвлэлд яг нэгэн зэрэг 9 шижигнсэн залуу орж ирсэн. Тэрнээс өмнө бичээ тэрийг эвлүүлж мэлүүлдэг байсан л да. Гэхдээ яг албан ёсоор илсэж байгаа нь энэ 9 залуу. За энэ 9 дотор бидний мэдих маш олон хүмүүс байгаа. Тэрийг би арталт нь гоё тайлбарлаад явчих. Тэгээд ингэж юм л та. Одоо Төдөвгөө Монголын зохиолчдын эвлэлийн хорооны одоо дарга удирдлага байсан үе юм байна. Тэгээд Төдөвгөө хэлдэг байсан юм нь болохоор монголчууд бид ямар ч чиглэлээр ямар ч мундаг мэрэгжилтнүүд бэлтгэж чаднаа. Харин мундаг зохиолч бэлтгэхэд хэцүү байдаг. Яагаад тэгэхээр авиасгүй бол зохиолч болж чаддаггүй. Авиас төрмөл байдаг. Тийм учраас авиасныг бид өөр салбраас булааж авахаас өөр аргагүй. Булааж авах хэрэгтэй гэж хэлдэг гэсэн. За саяны тэр элсэж байгаа 9 залуу 9-үүлээ өөр мэрэгжилтэй. Тэр дунд жагтлын лавг байгаа. Жагтлын лавг бол дулааны инженер хүн байгаа шүү дээ. За тэгээд тэр 1970 оноос хойш Монголын зохиолчдын эвлэл залуу зохиолчдоор хүчээ нэмээд тэгсэн чинь тэр дунд Дөмөн гэдэг нэртэй нэг юм бүлгэм нэгдэл байгуулагдаж байгаа байхгүй зохиолчдынхаа дотор. Тэнд нь бол маш олон хүмүүс байгаа. Тэгсэн чинь Дөмөн дотроос нэг 4-5 залуу нэг нэгнийгээ ер нь жоохон үе ойролцоо. Нэг нэгнийгээ жоохон ингээл татаал, найзлал, чаддаг мэдгээ хуваалцаал ингээд эхэлж гинэ. Тэрийг болохоор Дөмөн нэгдлийнхаа гарын 5 гэж нэрлэлцэн. За тэнд нь болохоор хин байдаг гэдгийг одоо хэлж өгье. За Дашнам гэдэг энэ бас нэг мундаг хүн байгаа. Энэ хүний дурсамжаас эхлэе. Энэ хүн бол Дөмөнгийн одоо гарын 5 нэг. За Дашнам гэдэг хүн оюутан байхдаа би Даран Батбаяртайгаа танилцах гэж чадаагүй. 10 жилийн ангийн маань нэг найз Москвад Даран Батбаяр гэдэг нэг одоо хүнтэй хамт өрөөнд байна. Миний хажуугийн орон дээр байгаа залуу үнэхээр авиаслаг нөхөр байна. Чи түүнтэй танилцсан. Та хоёр нийлэх юм бол нилээн гарах юм шиг байна гэж хэлсэн гэж байгаа. Энэ Дашнамгод. Тэгээ би тэр нөхөртэй танилцах санаатаагаар хэд хэд удаа очисон боловч Даран Батбаяртай уулзаж чадаагүй. Тэгээд өнөөх нь Георгийн нэрмжээ дутгад зохиолын дээд сургууль руу шилжих бодолтой гэдгсэн чинь нөгөөх нь геологийн оюутан байсан юм. Тэгээд ямар ч сан шилжигээ тэгээ болохгүй болохоор Монгол руу буцсан. За ингээд юус танилж чадахгүй яваадсэн. Тэгээд дээд сургуулаа төгсөөд ирснийхаа дараа Лувсан цэрэнгийн эрхлэн гаргадаг цог сэтгүүлийн соёлын ертөнц болонд гадаад соёлын амьдралаа сонирхолтой зүйл орчуулж өгдөг тим юм дээр байж идэл одоо нөгөө надад Сэлэнгээс нэг нөхөр айгүй хөөх юм ирүүлдэг болсон. Тэг хит хитэн богино өгүүлэг бичсэн байл. Энийг уншаад үз гэж хэлсэн. Тэгээд Даран Батбаярын талаар мэдсэн. Тэгээ энэ Сэлэнгээс бичээд байгаа хүнийхэн талаар ингээд мэдчихэж байгаа байхгүй. Тэр нөхөр нь манай жагтлын лавг.
Тэгээ би тэр Ловсон Цэрэн гэдэг хүнд за би энэ нөхрийг олж танилцсанаа гэж хэлээд тэгээ олон сарын дараа одоо лавга та танилцсан байгаа байхгүй. Бас болоогүй нөгөө Даранбат Барайц болоод авцсан. Ингээ гурвал болоод авцсан. Тэгээ нэг өдөр зохиолчдын орон дээр нөгөө цог сэтгүүлдээ бичсэн юм хэвлүүлэх гээд явж исэн чинь урайхаагаа явж ийн нэ. Тэгээ юу хийж яваа гэсэн чинь би энд нэг юм бичсэн тэрийг өгөх гээд. Тэгээ тэр хоёр болохоор өөр газар төрийн ордон дотор бас ажилладаг. Тэгээд хоёулаа төрийн ордон дотор байдаг ажилладаг хэрнээсээ өөр нэг юм нэгтлэн тооцсон моцоо тиймэрхүү юм хийдэг. Тэгсэрнээс хоёулаа зохиол бичдэг юм хийдэг. Ингээд танилцаад 4 болж байгаа байхгүй. За ингээд Даранбат хоёр, Жагдлагын лавг, Дамдал сүрэнгийн урайхаа. За тэгээ бид дөрөв нийлж аваа байж идэл. Зохиолчдын хороонд иргэд үлгэрийн танхим гэж байна. Тэгээ үлгэрийн танхимд нь жүжигчин хийдэг лавсран гэж залуу нэг баавгийн лавсран гоо. Тэгээд түнтэйгээ олж аваад Дөмөн нэгдлийн гарын 5-3 гэдэг энэ зүйл үүссэн юм аа. Залуу байхдаа энэ залуус бүгдээрээ өдөр бүр хамт байж нийлдэг байлаа. Анх эхэлж явахад залууч байсан, бүгдээрээ зөрөгтэй байсан. Тэгээ хаяада ганц нэг шүлэм хусна. Тэгсэн ч бүгдээрээ мундаг зохиолж болно. Сайн уран бүтээл хийнэ гэж зорилготой үнэнч байгаад би Оросын тэрнээс дутахгүй зохиолж болно. Би Тэнтхийн тэрнээс дутахгүй зохиолж болно гэж нэг нэгэндээ хэлж бардамнаж, нэг нэгэндээ чаддаг мэддэг зүйлээ хуваалцаж явсан. Ийм таван шижигсэн залуу байсан байгаа байхгүй. За ингээд 1970 оноос хойш яг энэ Дөмөн гэдэг байгаа нэгдэлтэй тэр зохиолч дэвлийн Дөмөн нэгдэл. Тэгээд тэрий чи одоо дотор нь одоо жишээлбэл намдаггүй шүү дээ, тэ. Намдаггүй жишээлбэл энэ жүжигийн зохиол хэрхэн бичих вэ гэдэг дугуулан гин ажилладаг. Дахиад давхар юм дугуулангуудтай. Тэнгуут нөгөө гарын 5.5-аас ч 2 нь намдаггүй энэ жүжигийн зохиол хэрхэн бичдэг вэ гэдэг дугууланд нь яваад ингэж сурж жагаад сурсан юмудаа авчираад нөгөө гуравтаа хэлнэ. Тэгээ нөгөө төхнөөс нь бавгийн лавгсрунгаа ингэдэм үү гэж ингэж ясаагаад суралцаад найз нөхдөйгөө ингэж хуваалцаж ярилцсараад бавгийн лавгсрунгаас бол маш олон жүжигүүдийн зохиол гарсан байдаг. За ингээд энэ 5 шилжигсэн залуу бүгдээрээ ч ер нь анх гэр бүл мөл зохиогоол ийм л байсан. Тэгэл ер нь байнга шуу хамт байж байдаг. Тэгэл нэг нь юм бичэн штэ те. Нөгөө хэд дээр ярьдаг. Нөгөө хэд нь үзээд энэ дээр ингэчүүл яах вэ, тэгчүүл яах вэ гэж ингэж уран бүтээлийг яг буцалгаж галтгоонд нь байж хамтдаа байгаа. Ийм 5 хүн. Тэгээ энэ 5 хүний хувьд бол эцэст нь бид нар мэднэ. Үндэсний үгийн урлагт бол одоо өвөрмөц чинь уур амьсгал авчирч хооч үеэ хөглөж дагуулсан. Гарын 5 уруу шиг уран бүтээлчдийн нөхөрлөл болсон гэдгийг бол бид нар мэднэ. Тэгээ сүүлдээ энэ бол яг Дөмөнгийн 5 гэж ер нь бол алдарсан. Тэгээд энэ 5 маань зохиолч гэж юу яг ямар хүн байдгийг, тэгээд шүлэг зохиолыг яаж бичдгийг, яаж шүүмжлэлцдгийг, хэлэлцдгийг зэрэгээр одоо ерөөсө байнгын шуугуулдаж, бужигнаж нэг нэгнийхээ гэрээр орж гарч тэгэл ерөөсө нэг нэгнтэйгээ амьдралаараа холбогдоод үр хүүхэд нь хүртэл ингээд цаашдаа нэг нэгнтэйгээ хамтдаа байгаад ингээд бүтэн гой гал ассан гэр бүлүүдийг одоо зохицлоож явж байгаа ийм 5 хүн. Тийм гэр бүлийн найзууд би яг тэр юу яачих вэ те? Одоо нөгөө лавсрангой Жагдлагын лавгаар нэг битсэн захидал байдаг. Тэр яг үнэхээр яг гоё гэр бүлийн найзууд нь мэдэгддэг. Тийм тэр чинь болохоор ингэж байгаа байхгүй хаа. Нөгөө Дөмөнгийн 5 шүү дээ тий. Дөмөнгийн 5 тавуула Горкийн сургуульд сурна гэд. Тэгээд нэг хүн сураагүй. Үлдсэн 4 дөрүүлээ сурсан. Тэгээд сүүлд 83 онд найзууд нь сурдсан тий. Тэгээд бас нэг диплом хэрэгтэй болохоор бас тэнд явж байгаа. Царай манай Жагдлагын лавгаач сүүлд нь явж сурдаг шүү дээ хөгшин болсон хойно. Тэгээд тэрний өмнө 77 онд лөө тий. Лавсрангооч очсон байдаг шүү дээ. Тэгээд лавгаараа захиа бичдэг. Тийм тэрийг нь одоо уншчихуу дараа нь уншаа. Хойш. За ингэж Яруу найрагч Баавгийн лавгсрангээс 1977 онд зохиолч Жагдлагын лавгад бичсэн захидлыг эрхэм танд хүргэж байна гэж. За их говийн зоригтон лавгч сайн уу? Би энүүхэн ч норших эрхүүд интониция гэдэг номыг Орос багш дагаад хашгичд суудаг болоо. Энд улирлын байдал намар. Хүүхнүүдийн шалдан шилб шаварт будагдан алхаанд хурцханд бас тэд бас намар руу яарчээ. Нутаг ормын сайхан байгаа өстэй. Зүүдэндээ л зөвхөн үздэг. Тэр сайхан орон санахгүй байж яахан чадна. Би чамайг яг харцсан. Энэ загтал үдийн цанд гарахын өмнө юм уу 3 цагийн алдаж чамд хүрнэ. Чи авч уншснаа хажуудах устаа ганц 2 мөр уншиж өгөндөө. Тэгэл гараа явна. Ажил дээрээ буцаж ирэхгүй дээч. Би яг оромжондоо гурвал групптэй зургуулаа. Манай преподаватель гэж нэг залуу хохин. Эрд гараагүй, имэйл тохоогүй амтан. Өөдөөс хараад өнөө нэг оглушение, озвончение гэл оруулаад ярихаараа янзтай. Манай ирчүү санал дээр үл мэдэг хөдөлцгөөжл байдیں۔ Үнэр нь 9 намрын лөөл адил. За зөндөө дэмэр бол та морины хамыг эргүүлээд одоо танах руу шахшээ. Цэцэгмэ олон хүүхдүүд дүү харах үчин сайн биз дээ. Самбуу болон бусад хөхөө гих мэтлэнгийн бидний суут үеийнхэн сайн бөө за. Найздаа их захиа өчээрээ. Өгүүлэг тууж орчуулах чи хийж гин үү? Чич гэхдээ яах вэ? Явууд дундаа л төрнө. Өгүүлгийг туужвал бие торцож гамнах ч биш. Савжил явдаг байна.
Харин Батбаяр бол өөр. Өгүүлэг нэгийг төрүүлжгээд үлэг гүрлийн өндөг гаргасан мэт биеэ тойлж шилэн хүзүүн дээр давстаа маарал тавиад хөлөө горчичтэй бүлээ усанд дүрэл байдгсан. Энд октод задгаа мөнгө шиг илбэг. Би дунд нь өрөвбөр шиг байдаг. Баяртай чамааг янаглан үнсэй гэж байгаа юм. Тэр захиан хүртэл. Захиан хүртэл эднэр ингэж бишлдэг. Амар байгаас тэ. Тэгээд 70-д онд явсан гэхээр богино тавсарангуй бол 30 идтэй байсан юм шиг байна. Тийм дээ. Яриа мараад захиа нэг нэгнтэй харьцаж байгаа байдал нь тэ. Яа харахгүй нэг юм нэг дор нэг амттай болсон хүмүүс байгаас тэ. Харин. За тэгээд яг энэ нэгдэл яагаад нэг нэгэндээ туслаад ингээ хэлээд яриад бүх юмаа солилцдог болсноос хойш бол уран бүтээлүүд бол асгарч байгаа. Тэгээд өмнө нь бичсэн байсан зүйлүүдээссэн эргүүлэн зөвхөн гаргаж ирж байгаа. За ингээд 1972 онд анх Толгодын цаана Инг Бойлн гэдэг номоо хэвлүүлж байгаа юм. Тэгээд Толгодын цаана Инг Бойлн гэдэг энэ номон дээр гарч байгаа өгүүлэлгүүдээс биш үү те. Харах юм бол тэр нөгөө нэг кип зурж исэн үе. Яг тэр нөгөө нэг одоо имэн өнгөрөөд тэгээд удахгүй гэрээсээ холдоод хүний газар очиод оюутан болоод тэгж явахдаа нутаг орноо санаад ингээд байгаа тэр болгоныгоо тэндээ бичсэн байсан. Тэд нь Толгодын цаана Инг Бойлн дотор байдаг байхгүй 72 онд гаргасан. Анхных нь 1972 онд Монголын их уран зохиол Жагдлын лавга гэдэг зохиолч байдгийг бүр ингээд тамглаж зарлаж гарч ирсэн ном нь бол яхаа харахгүй. Толгодын цаана Инг Бойлн гэдэг анхных нь бүтээл. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулаад тэгээд үргэлжлүүлэх төгөө. За тийм. За маань нэвтрүүлгийн ивент сэтгчээр чанартай амьдрын өрөөтэй одоо Мортон Резиденс гэдэг юм төсөл байгаа. Яадаг гэхээр Америк сургууль гэж байгаас зайсан толгой яг зүүнэлт нь. Тэрний яг дэрэгдэн байршилтай тийм Мортон Резиденс гэдэг нь 3 блок 12 давхар 375 айлын тийм хотхон 3 юм байшин гэсэн үг. Яг одоо болохоор 2025 онд ашиглалтанд орох 2 дугаар ээлжийн 252 айлын орон сууцнда захиалга авчаа. 1-р ээлжийн барилга нь бол бүрэн ашиглалтанд ороод бүгд тэр чинхүү нөгөө айл орцсон ба. Энэ бүр ашиглалтанд орохосоо 100% бүр нөгөө зардад дуусчихсан шүү дээ. 1-р ээлж нь борлуулалт нь бүр дуусчихсан. Хамгийн эрэлттэй байр. Ер нь ягаад тэгэхээр FS гэдэг энэ нөгөө барилгын одоо construction шүү дээ. Эдгээр миний мэдхээр нэг зүйлийг хэлдэг. Үнийн дүнд нь ямар ч эдгээр ч 20 жил болж байгаа компани шүү дээ. Энэ хугацаанд хизээч үнийн дүндээ тагтныхаа тэр метр квадратыг тооцдоггүй. 100% тооцдоггүй. Барилгын стандартаар буюу одоо тагтны талбайг 30% тооцох стандарттай байдгийг болно. 30%. Гэтэл 100% тооцдоггүй. Зүгээр бэлэг. Энэ их гоё. За тэгээд энэ Мортон Резиденс болохоор B1, B2 давхартай айл бүрт хүрэлцээтэй тийм авц зогсоолтой. Энд чинь 252 айлын орон сууц мөртлөө нийт одоо тэгээд өмнөхтэйг нийлэх юм бол энэ чинь 375 айлах тийм үү. Тэгс мөртлөө зогсоолын тоон 430 байхгүй. Илүү гарсан Монгол алдсан гэдэг байхгүй. Хуул нь Монгол хүн байна гэдэг бүх юм хомс байх хэрэгтэй шүү дээ. Нэг болж өгөхгүй. Тэгээ энд болохоор бүх юм болоод байд. Тэгээ тэр хүүхдийн талбай нэг гоё. Маань хүүхдийн талбай гэхээр ингээд нэг урдаас ч юм нэг хэдийн оруулж ирээд дээ. Гэтэл эднэр болохоор яасан гэхээр дайн усаас оруулж ирэх шиг бас. Яг тэр Европын тэр стандарт шал өөр. Ингээд ер нь хүүхдийг ингээд бид нар зүгээр нэг гусуур мосуур нарт төсөөлдөг. Заавал юм нэг юмнаас зүгдэж мөгдөж ингэж нэг жоох аюултай дүү. Хүн харахад тийм тоглоом жинхэнэ тоглоом гэдэг. Нэг 2 3 настай хүүхдүүд яах вэ тэр нэг тий гусуур дээр тоолж тэнгүү 4 5 6 7 хүрээд тэгэхээр хүүхдүүд чинь сарамгч болж эхэлж байна. Тэрийг нь ханах хэрэгтэй байна. Тэгэхээр хүүхдийнх нь өөрийнх нь хүсэж байгаа тэр зүйл нь гэсэн үг шүү. Тэр тоглоомноос хүүхд өөрөө тэр нэг биеэ хамгаалж хэрхэн хамгаалах тий тэр зүйлс суралцдаг. Тэгээ биеийг хөгждөг. Тэгээ элдв тийм ос мостой тоглоом авчирч байгаа. Тэгээд за унлаа гэхэд мэдээж нөгөө тэр доотлын бүгднгийн стандарт хэрэгж авчирсан үнэхээр гоё байхгүй. Тэр их чухал ба. За тэгээд лефт орц гарцын хэсэг нэг хэмт буюу одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй хүмүүст яг зориулсан тийм шийдэлтэй байна. Энэ бол хамгийн сайхан зүйл юм. За тэгээд maaхан ер нь FC-ийн юу сайн мэдэндээ нэг FC супермаркетаар ч мэдэх байх тий. Их олон гой барилгууд барьсан шүү дээ. Хаавал дүүргийн Соёмб гэдэг 16 хотхон гэдэг байдаг. Хаавал дүүргийн Шариот Резиденс гэдэг байгаа. Мортон Резиденс 1-р одоо ээлжийн төсөл байгаа. 19 дэх үржлийн төвийн Мортон цогцлбор гэдэг орон сууцны барилга байдаг. Констракшны хувьд бол найдвартай олон жил үйл ажиллагаа явуулсан юм байна шүү дээ. За тэгэхээр maaхан борлуулалтын албаны утас нь 76 тэгтэг 67. Борлуулалтын менежерийн утас нь 90-ээс 70 техник. Борлуулалтын менежер Ариунагийн утас нь 90-ээс 70 тех 2 юм байна. Маркетинг менежер нь 90-ээс 70 техник. За ингээд байр сонгогч ивэл maaхан тийшээ залгаараа яг одоо. За
анхны номоо гаргаснаас нь хойш ерөөсөө Монголын утга зохиол, уран зохиол те энэ дэр бол ингээд батлагдчихж байгаа шүү дээ. Жагдлын лав гэдэг юм зохиолч байна. Тэгээ богино өгүүлэг бичдэг юм байна гэд. Энэ өөрөө тухайн үеийнхаа одоо зохиолчдын дунд бүр юм үзэгдэл болж байгаа байхгүй. Богино өгүүлэг гэдэг чинь бүр үнэхээр гоё юм байна те. Яаж ингэж бичдэг юм бэ гэд. Тэгэл яг нөгөө нэг утга уран зохиол оролддог юм бичдэг хүмүүс тэр аяараа шуурсан гэдэг монголчууд. Яг жагдлын лавгатай адилхан богино өгүүлэг бичих гэж. Тэгээд тэр байсан үеийн бүгд зохиолчд бүгд бичиж үзсэн. Бүгдэнд нь гаргаагүй одоо нэг юм 2 хуудас өгүүлэг байгаа гэдэг байгаа байхгүй. Тэгтээ хинч жагдлын лавгад хүрээгүй. Ингээд Монголын богино өгүүлгийн нэрт мастер гэж байгаа батлагдж байгаа. Тэгээд түүнээс хойш маш олон номууд гаргасан л та. Гол нь бас онцлог нь өөрөө найз нөхөд дундаа шөрмөс тэнэлэгч гэж яригддаг байсан гэнэ. Тэр яаж юм гэхэлэр оюуны юм хийдэг, байнгын ингэж нөгөө бичиж ингэдэг те. Тэд нар чинь нөгөө нэг өөрсдийн одоо ингээд үзэл бодолтой таарахгүй байх юм бол хоорондоо их маргаалтны ингэн тэгэн. Тэгэл байнгын юм бичээд ингэхээр ингээд ядаргаа бүх юмд орно те. Ийм байж хахад тэдний дунд ганц ийм гялтхар гэгэн байсан гинэ. Тий. Бүгднгийнхэн дунд инээлгэж чаддаг, яриа хөөрөө гоётой, айл амтан хүн ихтэй. Гэрт нь охиных нь өгүүлж байгаагаар ингэж байгаа байхгүй. Гэрт нь хүн л тасардгүй. Байнга хүн ирдэг. Нөгөө нэг алдартай жүжигчид те, дуучид, зохиолчид ямар л байдгийн том одууд нь бүгдээрээ дарга зэрэг бүгдээр. Тэгээд дээрэс нь гудамжны яригч нь ирдэг. Ээж нь буюу одоо эхнэр нь болохоор айгүй тийм цочломтгой хүн. Тогоогоо плетгээ унтраадаг байлбайсан гэдэг байхгүй. Тэднийхээс хүн тасардаг. Хүн болгон ирдэг. Тэгээ хүнийг тэр хоёр хүн хүнийг ерөөсөө дээр доор баг муу сайн гэж харддаг. Хүн болгон цочломтгой байж чаддаг. Гэрээр нь байн хүн орсон. Тэгэл найзуудынхаа дунд гоё хөвгчлөлтэй байлгадаг, байн гоё юм ярьж идэг, инээлгэж идэг. Явсан газар болгондоо ийм гоё гэгээтэй. Тэгээд өөрөө ийм том биетэй, тэгээд нэг жоох юм урт юм халиуд үүсдэг шүү дээ, тэ. Тэгээ нэг юм сахалтай шүү дээ. Тэр дүрх нь бол байгаа нэг юм хар малгай өмсдөг. Тэгээ харахаар нэг юм бүдүүн бааргийн том биетэй юм шиг. Нэг иймэрхүү нөхөр байгаа байхгүй. Гисэн хэрнээсээ түүнээс гарч байгаа зүйл дэндүү уур нарийн байдаг. Тэ. Онцлог нь гайхалтай нарийн мэдрэмжтэй. Харахад баавга шиг хэрнээ. Тэгээ гол нь энэ говийн амьдрал, хөдөөгийн ахуй энэ болгоныг хүний нүдэнд бүр харахтал үг өгүүлбэрээ өстой жинхэнэ урлаж чаддаг. Ийм хүн юм байна л да. Тий, одоо би чи нэг тэр нэг сонио ёчтой штэ. Тэр нэг ёчтой нэг богинохон өгүүлэг ямар богино өгүүлэг болохоор 30 секунд дуусдаг заримдаа. Ийм юугаа энэ ч нэг гоё юм харагддаг. Дараа нь нэрээ. Манай хотод Данигай гэж хар өвгөн байла. Багад нэг өдөр хонь хариуж яваад ил тавьсан хүүр анх удаа үзээд айгаад өөлн давхиж ирсэн чинь Данигай харин хонь эзгүй орхилоо гэд надад хэлэгнээд үгсэн хүнээс юунаас найдیں۔ Амьд хүнээс л айж байгаад насанд минь агцсан тэр хатуу хөдөөс хоёроор шидэн намайг буцааж үлээ. Нэрэл би Данигайг үгснээс нь хойш хайхаа байсан даа гэж байгаа юм. Йоо тий. Амар угаа царайч. Ячтай. Тэгээд яг хөө иймэрхүү одоо чинь зүйлээс бид нар те одоо хүнийг ил тавьдаг байсан байх те их оршуулдаг байсан байх гэх мэт ингээд богинохоо өгүүлэг дотроос л ингээд нөгөө гоё түүх үлдээд идэх те. За ингээд нөгөө бичээд л яваад л аж те. Тэгээ одоо ер нь ажил төрлөө бас нэг ингээд яг энэ уран зохиол бичдэг юмтайгаа холбоод ингээд хийхээр диплом хэрэг болсон уу яасан. Манай ямар ч сан энэ 1985 онд энэ Москва хотын Горький нэрэмжит утга зохиолын дээд сургууль руу явж байгаа байхгүй. Нөгөө Темс рүү яв. Тий. Тэгээд явхдаа ингэсэн байгаа нөгөө 3 хүүхэдтэй багын наран дулам гэж байгаа. Тэгээ наран дулам охиноо Оросд сургадаг юм уу гэдэг. Улан охин 76 онд их. Тэгээд 85 онд явсан гэхэр чинь баг 8 9 авч явсан байхгүй. Тэгээд Москвад очиод сургуульд оруулах гэдэг. Тэгээ охиных нь яриад усамжнэр бол би аавтайгаа байсан 1 сарын хугацаанд тэнд Москвад байсан гэдэг. Тэгээд тэнд байхдаа бол үгээр хэлэхгүй аргагүй одоо тусаад ярихад бүр үнэхээр үгээр хэлэх аргагүй жаргалтай байсан. Гой юм идэн те гой маруужин зайрмаг идэл тоглоол ингээ парк амтны хөрүүлэн үзэн ингэж байж байгаад ээжигээ санаад байна гэд. Тэгээ буцсан юм бэл. Тэгээ аав нь Москвагийн одоо богооны буудлын дээрээс охиноо суулгаж өгөөд тэгээд ээж рүү явуулж ирсэн. Тэгээд өөрөө 1985-аас 87 он хүртэл Горький нэмж сургууль сураад тэгээд ирээд нөгөө найз дээр орж байгаа байхгүй. Өвгөн чин те Темс төгсөөд ирлээ. Ажилд оруулж өгөө гэд. За яг ингээд 1987 оноос хойш мэдээж эн чин одоо жагдлын лав гэдэг хүн орж ирж байгаа. Ингээд 87 оноос ахуулаад үнэн сонины соёлын хэлтэст редактор, сэтгүүлч, сурвалжлагчийг хийж эхэлсэн. Тэгээд өөрөө нөгөө анх хэлний нэг юм авьяастай гэсэн шүү дээ. Орос хэлийг бол сурцсан тий. Украин. За тэгээд дээрэс нь Испани хэлийг оролдоод тэгээд дээрэс нь Эсперанто хэлийг бол сүүлд өөрийнхөө сонирхлоор сурсан гэж. Тэгээд орчуулгын бүтээлүүд нь болохоор бас нэртэй том орчуулагч нар одоо том соёлын гавьяатууд хэлжилээ л дээ. Орчуулагч гэж лавгийг хийдэг юм аа. Тэрэн шиг хүмүүс хэлдэг юм аа. Орчуулагч гэдэг чинь яадын гэхээр тухайн
одоо газрын одоо үүх түүх, соёл, иргэншил тэр бүх юмыг ганцхан үгний ард байдаг. Тэрийг хөрвүүлнэ гэдэг чинь бүр маш том ажил шүү. Одоогийн нэг юм орчуулагчтэй ингээд нийтлэл ингээд орчуулаад тавьсныг орчуулагч хийж байгаа бол та нар тэр хүмүүсээс суралц. Тэр хүмүүс чинь орчуулах гэдэг жинхэнэ утгаар нь идэг байсан юм аа. Тийм шүү дээ гэж хэлж байгаа байхгүй. Одоо бид нар чинь бууц гэдэг үгийг монголчууд дөрвөн үсгдэг шууд ойлгоно. Тэгэхэд чинь нөгөө нүүдлийн соёлын хэрэгжлэх хүмүүст бол хит хит үг нийлүүлж чинь бууцыг ойлгоо шүү дээ. Тийм байлээ тий. Бүр ингэж ард нь байгаа иргэншил түүх соёлтой бүх юмтай нь орчуулдаг. Тэгээ орчуулгын ажлуудыг тэгээд өөрөө богино өгүүлбэрүүдэд бичнэ. За тэгээд бичдэг бүтээдэг байсан юм нь айгүй өгүүлбэрүүдэд бичсэн байгаа байхгүй. Бичдэг бүтээдэг байсныг нь яаж үтэй хаана ямар заваараа хийгээд үс ажил хийж байгаад ингэн яаж бичдэг байсан гэхээр гэртээ ирнэ. Тэгээ гэртээ ажилласаа ирчээд тэгээ хүүхдүүд нь ингээд шуугилдаа байж гутлан хоол ундаа идчихэд хэсэг унтцдаг байсан юм. Тэгээд хүүхдүүд нь яг унтсны дараа зурж босч ирээд шүн үзгээвэрээ суудаг. Тэгээ шүн ингээд бичдэг юм байсан юм. За тэгээ 1992-оос 1997 онуудад үнэн сонин болон бодлын солилцол сонинд утга зохиолын ажилтан нарийн бичгийн дараагаар бас ажиллаж ирсэн. Тэгээд харамсалтай нь 50 гаруй наснда их залуудаа хороог орхисон. Тэгээд энэ талаар болохоор охин Наран Дулмынх нь одоо ярьж хэлсэн тусамж байгаа. Тэгээ энэ дээр аав сүүлийн үед ер нь даралт нь их өндөр яваад идэг байсан юм аа. Тэгээд явж жагаад талбайн сааданд харвцсан байсан юм байна. Тэгээ энэ харвцсан байсныг нь төрийн шагнал хөгжмийн зохиол шаргууга олж мэдээд таарад тэгээ эмнэлэгт өргөж өгсөн. Тэгээ ер нь бие нь маш хүнд байсан. Тэгэл харваад ер нь баг тэр өдөртөө өөд болцсон юм шиг байна. Тэгээд Наран Дулмын охины хувьд болохоор ах их чинь мэдээж тусдаа гараа явцсан. Ээж бит хоёр л их өнчир цоцорсон. Гурлал байдаг байсан юм байна л. Тэгээд 1997 онд би санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутан ээж тэтгэврт тэгээ хөл явганаас гимтээд суугаа болцсон байсан. Аав уран бүтээл болон үндсэн ажил болох үнэн сонины ажлынхаа хажуугаар хувийн мөрч сонин эрхлэн гаргадаг байсан. Аавыг өнгөсний дараа сэтгүүл зохиолч гүрсэдгүүн тусламжтайгаар нэг хэсэг сонино эрхэлж гаргаж байгаад ингэж амьдарч үзсэн. Мэдээж өнөөх тасрахгүй орж гардаг байсан хөл хөдөлгөөн эрс багассан. Зарим нэг хүнийг ороод ирээсэ гэж ээж бүтээр их л харсан да гэд охиныхон тусамж байдаг. Тэгээд энэ яг өнгөрдөг үе нь болохоор их гинтийн үйл явдал болсон юм байна л да. Тэгээд тухайн үед бол тийм нөгөө төрийн том инээ дээрээ шагнал мангалын юм ерөөсөө аваагүй байсан. Тэгээ байж хахад найз догмод нь бас нэг шагнал мангал авцсан байж. Тэгээд энэ алтан өлгийд чинь дандаа энэ улс төрийн одоо том зүтгэлтнүүдийг ч юм уу те нийгмийн зүтгэлтнүүдийг ч юм уу одоо оршуулах газар нь байдаг байсан гэдэг шүү дээ те. Тэгээд найз догмодын хувьд болохоор жаглалын 5% өнгөрөхөд энэ газарыг би найздаа өгнө гэдэг. Тэгээд улсын филармоноос гаргасан гэдэг юм билээ. Тэгээд гаргаж яхад нь бол одоо төсөөлхийн аргагүй маш олон хүмүүс ирж үүдсэн гэдэг байхгүй. За хоёлаа уран бүтээлийнх нь нэрүүдээс дурдаад төгсгөлд нь би нэг ганцхан оршил уншаад байгаа. Тэгээд дуусчих. За тэгээд түүний бүтээсэн одоо бүтээлүүд гэх юм бол Саарал дааг, Толгодын цаана инг бойлно, Ахыг дагсан хүн, Сарны шороо, Хулангийн тоос, Атга чулуу, Алаг чулуу, Дутуу хөрг, 10-ын бэгийн тэнэг, Шүн ногоо ургадаг гэдэг одоо юм өгүүлгийн төврүүд байгаа. Энэ өгүүлэг нь болгоны чи ардл дахиад 20 30 40-өрөө богино өгүүлгүүд байгаа шүү манайхан сонирхох юм бол. За орчуулгууд нь гэх юм бол одоо Фрайманы зэрлэг нохоо Динго гэдэг туужийг, Хосоо Мартины Янгийн өвөр хүүгийн үлгөө шүлгийн төврүүдийг, за тэгээд Хайрын дээд шүлгийн төвөр аль хамээсийн, тэгээд Исаевын ухаан бодлын цайз. Энэ дундаас бас бидний аягүй сайн мэднэ Казаковагийн хүүхэн заяа, тэгээд Вердийн Аида дурын цомнолыг хүртэл орчуулж ингэж буулгаж ирсэн. Тэгээд Орос, Украин, Испани, Эсперанто гэдэг энэ хэлүүдийг эзэмшээд Монголынхаа соёл руу, Монголынхаа утга зохиол, уран зохиол ертөнц рүү ийм их олон бүтээлүүдийг оруулж. Тэгээд сайхан амьдсан хүн нэг ийм хүн дүүрэн, нэг ийм гэр бүл дүүрэн байдаг. Түүнийг өнгөрснөөс хойш тэний одоо хамттай байсан гэр бүл буюу яг нөгөө Дөмөнгийн 5 байна шүү дээ. Дөмөнгийн 5-ууд бүгдээрээ яг л гэр бүл хийвэр өөр хүүхдүүд нь хүртэл аавынхаа хийсэн бүтээснийг үргэлжлүүлдэг, эрдэм шинжилгээний ажлыг нь хийдэг. Тэгээд саяны яриад байгаа Наран Дулмын охин биш үү? Наран Дулмын охины том охин одоо нэг 20 мөр гарч байгаа охин юм уу та. Ээжээсээ илүү өвөөгийнхөө өгүүлбэрүүдийг маш сайн мэддэг. Тэгсэн чинь тэр Наран Дулмын охиныхон дунд хүн одоо нэг 13 4 хүү гэж байгаа байхгүй. Тэгээд тэр нөгөө нэг сайн нэвтрүүлгийнхэнд явдаг. Эмээгүй зуны ихэн гэдэг байгаа. Тэр өгүүлгийг уншичаад би энэ өгүүлгээр том болоо кино хийнэ гэжээс 10 хэдтэй хөвгт. За ийм байгаа. За тэгээд сүүлд энэ номуудыг болохоор ер нь ингээд дахин хэвлэлтэнд гаргаад байгаа. Хүүхдүүд нь бас ингээд хийж үтээгээд яваад байгаа юм билээ. Тэгээд 2017 онд гарсан энэ Толгодын цаана инг бойлно гэдэг энэ өгүүлгийнх нь төвөр номынх нь эхлэл дээр нь хоёр найз нь оршлын бичиж өгсөн. Нэг нь Баавуугийн лавсрангай, нөгөөх нь Уранхайгаа бичиж өгсөн байна. Тэгээ би Баавуугийн лавсрангай одоо оршлыг уншаад энэ нэвтрүүлгийг өндөрлөе гэж бодож байна.
За тэгээд энэ номонд багтсан оршил гэдэг гарчтай мэлээ оршилно. Ийм олон жилийн дараа номонд нь оршил бичиж суунаа гэж даанч санаанд багтсангүй дээ. Эзэн үгүй номд нь өргөл үг бичиж суугаа би гэхээр биш. Дотгошоо шүүсэн нулимсаараа бичиж суунаа. Бид хоёр уран зохиолын нөхөд гэхээсээ илүүтэй хүн ёсны нөхөд байсан. Жагдлын лавг Монголын уран зохиолын 70-80-аад оны үзэгдэл байсан. Тэр хорвоогийн чулуунаас нар саранд хүртэл сэтгэж чаддаг. Тэнгүүдээс хувь илүү толгоо өндөр нэг юм билээ. Бичсэн өгүүлбүүд нь хүр хорхой нэгсэн дорны торго мэт. Хүн төрлөختөн тэнгэр улсан хойно магтаалаа харамлдаггүй болдго юм билээ. Би амьд нь лавгаагаасаа магтаалыг харамлаж яваагүй дээ бардам явдаг. Тэр хүний дээж байсан юм. Бид өнөөдөр өрөм хосом шиг хүмүүсийн дунд амьдарч явахдаа давтагдшгүйг нь илүү их жил ирэх тусам өгүүлж явна. Надад битгий хэл Монголын уран зохиолд өгүүлэхүйн шалтгаан, харуулсахын шалтгаан лавгаа мань юм да. Би лавгаагийнхаа даажинтаа инээд далд унгасан нулимсных нь гэрч. Лавгаа шиг тийм хүн байж чадахгүй хүмүүс тийм хүн байсан гэж элдвийг ярих хэрэггүй үзээ. Түүнд минь ойр мэтлээ хол мэтлээ ойр нөхөд олон байсан. Уран зохиол бол зохиолчийнхаа мөн чанар, хүн чанарын хуулбар нь байдаг. Лавгаа зохиолтойгоо даанч адилхан. Энэ ном лавгаагийн номыг сансан олон уншигчдын битгийг эдгэн гэдэгт эсэргийлсэн. Мартхуун мананг ярьсан энэ ном үр хүүхдүүдийнх нь хайр хүндэтгэл, хүчин зүтгэлийн хичээлээр хэвлэгдэж байна. Энэ ажлыг зохиолчдын нэвлэл миний мэтийн нөхөд нь сэтэж чадаагүйдээ ичид суугаагаа нуух юм. Бид амьд байгаадаа түүртээд өхөкстэй мартдаг юм шүү. Энэ ном Монголын уншигчдыг эзэнсэн номын дахин хэвлэлт болохоор магтаал зэмлэлийн аль нь ч хэрэггүй мэт. Лавгаагийн бүтээлүүд Монголын уран зохиолын хойморд судалтайг үгүй гэж хэн марах юм бэ? Сайн зохиолч, сайн хүн энэ орчлон дундуур явж өнгөрсөн. Тэр ухаан ном хоёрыг асгаж өнгөрсөн. Номын оршил дурсамж биш учраас хожмын дурсамжинтай зай үлдээж байна. Догмод бит хоёр лавгаагийнхаа тухай мөн ч олон юм бичиж чадна. Лавгаагаа буцснаас хойш би уулзах хүнээ илт цөөлсөн. Хүмүүстэй нийлж алхах, үг нийлж ярих хүн татарсан. Лавгаа минь давтагдшгүй ганц тоо юм. Өнгөрсөн он жилүүд надад ингэж л ойлгуулсан. Ирэх он цагч ингэж л ойлгуулна гэдэгт итгэдэг. Лавгаа минь ингэхээр 3 цагийн хүн, 3 цагийн зохиолч. Гэж найз нь сүүл төвлөгдсөн номынх нь орчлыг бичжээ. Гайхалтай бичих юм аа тий. За баярлалаа ганушаа. За ингээд манай хаадар энер нэвтрүүлэг өнөөдөр Монголын богино өгүүлгийн мастер Жагдлын лавгаагаар одоо үргэлжлэж дууслаа. За ингээд энэ удаагийн нэвтрүүлгийг хуванцрын хаягдлгүй жишг хор аяныг хэрэгжүүлж AMSS Coca-Cola компани болон чанартай амьдрын уриатаагаар хэрэгжиж байгаа Мортон Резиденс төсөл биднийг ивэнцэтгэлээ. Энэ нэвтрүүлгийг мөн та NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107 гэсэн хос төлгөөнөөр хүлээн авлаа. За баярлалаа, дараа уулзлаа, түр баяртай. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.